Орой мэнд эрхэм үзэгчтэй. Home cooking буюу гэрийн зоог нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Өнөөдөр ингээд 5 дахь өдөр ингээд та бүхэн бүхэл бүтэн 7 хоногийнхан бүх ажлыг ардаа хийгээд халуун амбулаараа ингээд сайхан сууж байгаа бах. Зарим нэг хүмүүс нь бол бид шоудад явж байгаа. Шоудад яваа хүмүүс бол яг хуу news segment сайт дээр гэр бүл хэсэг дээр нь одоо орж байгаа. Тэрүүгээр та бүхэн эргэж ороод дахин үзэж, дахин гэр дагсаа өдөр, бүтэн сайн өдөр байна. Тэр өдрүүдэд гэртээ хийж туршиж болно. За ингээд хоолнд орцгоё. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Гол материал маань бол одоо паста буюу одоо гомон, одоо пenne паста, спагетти, феттучини, макарончино, одоо хөндөй гомон ч гэж нэрлэдэг янз бүрээрээ. Дээрэс нь мэдээж хэрэг тахааны мах маань хэрэгтэй. Улаан лойл хэрэгтэй. Амтд чинжүүнүүд маань хэрэгтэй. Юуцаа буюу одоо энэ юуцаа гэж гэдэг ногоо байна. Ногоон сонгон, одоо сармис, одоо бүх төрлийн ногоонууд ашиглана. Юуны өмнө би ингээ ус тавьсан байгаа. Одоо буцалж байна ерөөхдөө. Пастагаан бол мэдээж хэрэг бол хүн болгон ихэнх нь мэдчихэж байгаа бах те. Халуун буцалж байгаа усанд баг зэргийн давстай, баг зэргийн тостой тааруулж чанах юм бол баг зэргийн жажлуур дуу. Тиймэрхүү бол чанд болохоор байгаа. За ингээд юуны өмнө хамгийн түрүүнд бол одоо бэкон буюу одоо гахаан утсан мах гэж ярьдаг тийм ээ. 3-4 5 хүний порцтой хоол хийхэд бол одоо 2 ширхэг бэкон л ер нь хангалттай. Яагаад би бэкон ашиглаж байгаа юм бэ гэхээр одоо бэкны маань утсан амттай. Дээрэс нь бол одоо гахааны өөх бол одоо бас холестериноор нэлээд бага гэдэг. Бэкн бол ерөнхийд нь бол нарийн хэсчиг нь ямар ч хэлбэрээр хэссэн юм болно. За ногоонууд, ногоон чинжүү, улаан чинжүү. За мэдээч хэрэг сонгон бас хэрэгтэй. За ногоон сонгоо ашиглана. За ногоон сонгоноо нэг жижиглэхгүйгээр одоо ингээд жишээ нь урт хэрчиж болно. Энэ маань бол одоо яг пастанийхаа ер нь уртын хэмжээтэй адилхан байхад бол пастатай өнгө нь хослоод маш сайхан харагдана тий. За ингээ ногоон сонгон маань бэлэн. Дээрэс нь бол одоо юм мөөг ашиглана. Өнөөдөр би бол энэ одоо нарийн цагаан мөөгийг ашиглаж байна. Одоо захууд дээр тий зах зээл дээр одоо янз бүрийн мөөгүүд одоо их хэлбэг болсон одоо цагаан мөөг байна, бор мөөг байна. Дээрэс нь одоо хусандай мөөг гэх мэт одоо захууд одоо супермаркетуудаар бол одоо юм мөөгүүд маш хэлбэг бос учраас одоо бид бүхэн бас хоолндоо мөөгийг бас нэлээд ашиглаж өгвөл бас тустай тийм ногоо байгаа. Юуны өмнө буцалж байгаа ус байгаа. Үүн дээр бол одоо пастага чана. За баг зэргийн давс. Энэ маань бол одоо пастанд маань бол бас тийм одоо амтыг оруулж өгнө. Одоо пастага наалдуулахгүй тийм тос болгохын тулд бол баг зэргийн тос хийж өгнө. За ингээ ойролцоогоор бол энэ пастанаас нэг 2 аяг паста хийж. Энэ 2 аяг паста маань бол бусныхоо дараа бол нэг 4-5 хүнд бол хангалттай болно. За ингээ баг зэрэг хутгаж өгөөд таглалчээ. За ойролцоогоор 10 минут бол яг хангалттай. Хажууд нь тавьчихна. За энэ тахааны мах маань бол одоо бас ялангуяа Монголын зах зээл дээр бол одоо маш илбэг болсон тий. Нэгдүгээрт маш илбэг, хоёрдугаарт одоо хоньны мах, үхрийн махнаас илүү тийм хямд болсон байгаа. Тахааны мах бол ойролцоогоор нэг 2400, 2600, 2800 юунтэй. Тэгэхэд бол одоо хонь үхрийн мах нь бол 3000, 4000 гарчаад байгаа шүү дээ. Тийм учраас тахааны мах маань бол мэдээч хэрэг бол цагаан мах гэдэг одоо ангилалдаа ордог. Ялангуяа одоо миний ашиглаж байгаа тахааны мах бол одоо Tyson гэж одоо брендийн Америк тахааны мах байгаа. Энэ одоо энэ яг энэ брэнд нь бол одоо McDonald's, KFC гэх мэт одоо тахааны махаар их хоол дагнж хийдэг тэр компаниудын одоо дахиаг нь хангадаг одоо нэлээд бас нэртэй тийм тахааны газар юм байлаа. 300 гаруй үйлдвэр аж ахуйтай зөвхөн чанар шилдэг технологиг дагуулагч Америкийн нэгдсэн улсын Tyson Foods компани нь 70 жил дэлхийн 100 гаруй орны хүн амыг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Бүтээгдэхүүн нь чанараараа дэлхийд нэгдүгürt ордог учраас ийм их хэрэглэгчдийг араасаа дагуулжээ. Хамгийн гол нь дэлхийн хэмжээний энэ байгууллагын Монгол дахь албан ёсны борлуулагчаар 2001 оноос хойш Capital Market компани ажиллаж тасралтгүй 9 дахь жилдээ монголчуудын хамгийн эрүүл хүнсийг хэрэглэдэг дэлхийн хэрэглэгчдийн игнэнд багтаж байгаа билээ. Tyson тахааны мах нь эрүүл мэндэд хамгийн сайн
сайн нөлөөлдөг. Ялангуяа өөх тос багтаа цээжин хэсгийг хэрэглэж, шарсан, хуурсан, тостой гадаад хэсгийг нь бага хэрэглэх хэрэгтэй. Уураг баялаг учир ясны жингийн хэмжээг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулж, эрч хүч нэмэгдүүлдэг. Дахианы мах өөртөө ариун их шим дижил агуулдаг учраас 5 амттнаар найруулсан шүлэн зүрхний ихийг дарж, цус махны тамирыг тэтгэн, шимийг ахуулж, ядарсан биеийн тэнхээг нэмдэг. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Ерөнхийдөө бол одоо эрүүл хоолтын талаар хүмүүс маш их ярьдаг болсон тийм. Хүн болгонд эрүүл хоолт гэж юу юм? Эрүүл хоолтын талаар янз бүрийн сургалтууд их байдаг болсон. Гэтэ бол зарим хүмүүс хитрхи туушаад эрүүл хоолт гэхээр бол үргэлж ногоо идэх, мах идэхгүй байх. Бидний биед бол одоо өвөл болж байна. Монголчуудад маань бол мах бол маш их хэрэгтэй. Тийм учраас бид хүн махаа ашиглаад гэхдээ илүү тийм ногоо жимс их ашиглаж явах юм бол одоо бид бас эрүүл мэндэд илүү бас анхаарж байгаа. Хоолныхоо өмнө үргэлж салааттай, махаа үргэлж ногоотой ашиглаж байвал одоо маш их сайн байгаа. За ингээд ханы мах маань бэлэн боллоо. За ингээд одоо бүтээгдэхүүнүүдээ шарж эхлэе. Паста маань гэсэн болж байна. За хайруулын тавг. Томхон хэмжээний хайруулын тавг авах юм бол биднээс одоо паста хийхэд маань илүү тустай. Ямар тустайг та бүхэн харах болно болохгүй. За минут маань 5 минут үлдсэн байна. За дээрэс нь баг зэргийн тосоо хийж өгнө. Яг мэдээж хэлдэг хэрэг бол эрүүл хоолт гэдэг нь малын гаралтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзжээ гэж ярьдаг. Гэтэ бол бас бид бүхэн бас үргэлж татгалзлахгүй. Оливын тосооч, цэцгийн тосооч гэсэн бас үргэлж ашиглаж байвал бас малын махнаас гэсэн биднээс бас хэрэгтэй амин дэмүүд одоо протеинүүд одоо өргөж байж байгаа учраас. За баг зэргийн цэцгийн тоос гахаа уцсан махаа нэмж өгье. Миний бодлоор бол одоо эрүүл хоол маань гэдэг маань бол одоо хитрхи энийг юм руу туушрах та биш те. Илүү одоо эрүүл хоолндоо одоо янз бүрийн ногоонуудыг ашиглаж өгөх. Дээрээс нь одоо бор будаа, хөс будаа гэх нь одоо жамц давсыг ашиглах. Хэмжлэнгээр одоо опшн гэж ярьдаг. Тэгээ эрүүл тийм одоо боломжуудыг одоо бид илүү ашиглаж явах хэрэгтэй. За ингээд бэкнөө баг зэрэг шарж өгөө. Дээрээс нь одоо тахиныхаа махыг хийж өгье. Ягаад би яг энэ пастан дээр одоо цэцгийн тос ашиглаж байгаа юм бэ гэхээр юм шарахад цэцгийн тосны одоо баг зэрэг тийм борлсон хэсэг маань одоо тийм хайд мөг шиг тийм гоё амттай болж өгдөг. Дээрээс нь Италиудын одоо үндэсний пастанд бол одоо оливын тос, цэцгийн тосыг бол ашигладаг тийм юм байгаа. За ингээд улаан доод мэдээч хэрэг улаан доод маань та бүхэн хинээс мэдээд мэдж байгаа бах та энэ одоо амин дэм маш ихтэй тийм сайхан ногоога. За ингээд ханы мах маань болж байгаа хооронд саримс хэрэгтэй. За нэг хумс саримс. Бэстаа жижиглээд нэмж өгнө. Ер нь би бол одоо бүх өөрийнхөө хийж байгаа одоо хоолндоо саримсыг асраг ашиглах дуртай. Саримс маань бол одоо ходоодны үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг. Хор тавдраас сэргийлдэг. Дээрээс нь мэдээч хэрэг биеийн эсэргүүцлийг сайжруулдаг одоо энэ намар цаг болж байгаа одоо хүүтэрж байгаа үед бол одоо саримсыг ихээр ашиглах юм бол ядчил одоо хамрын ханаа төрөөд авахгүйгээр тийм сайн талтай байгаа. За ингээд ханы махаа хийсэн байгаа, саримсаа хийсэн, бэкнөө цуг хуурж байгаа. Энэ хоорондоо бол одоо бид бүхэн маань улаан дайлаа нэмж өгье. За дахиад нэг улаан дайлын өөрийнх нь тэр сайхан шүүс нь бол одоо энэ пастанд маань одоо гоё тийм соус болж өгдөг тий. За ингээд паста маань бэлэн болсон байна. Одоо пастагаа шүүх хэрэгтэй. Ерөнхийдөө баг зэргийн ус нь ер нь байж хад бол дараа нь пастан дээр нэмж өгөхөр байгаа. За ингээд ер нь дахианы мах маань ерөнхийдөө болцсон. За үүн дээр бол давс барьц хийж өгье. За үүн дээр ногоонуудаа нэмж өгнө. За мөг, чинжүү, ногоон сонгон. Дээрэс нь одоо энэ бандууны болцоо гэж ярьдаг бас тий. Энэ маань бас маш их амин дэмтэй. Бас тийм гоё юм. Crunchy, crispy тийм шажигнсан тийм гоё амтыг бол одоо пастанд маань нэмж өгнө. За ингээд 1 минут чигчээ. За энэ хоорондоо бол одоо пастагаа чимэглэх те. Пастаны одоо янши байж болно. Одоо укроп ч юм уу бид бүхний одоо энэ жижиг нарийн ногоонууд бол одоо элбэг байгаа. Тэднээсээ сайхан ашиглаж болно. Та бүхний одоо хамгийн дуртай ногоо одоо буут цай байна те. За тэгээд одоо яг баг зэргийн тийм улаан сонгон бас нэмж өгье гэж бодож байна. За энэ бүгд маань ер нь болцоо учраас хамгийн сүүлд нь одоо хийж өгнө. За ингээд одоо пастагаа нэмье. За тэгээ баг зэргийн пастагаа чансан одоо шүднөөсөө нэмжүүл энэ одоо өөрөө одоо энэ хоолой жигэнж бүр гоё болгох. Дээрээс нь одоо баг зэргийн тийм гоё тийм шүүсэрхэх тийм паста болгох тийм
талтай байгаа. Пастаны хамгийн гол бүтээгдэхүүн болох одоо пармезан чиз гэж байгаа тий. Та бүхний одоо сайн мэдэх чиз. Чизээ хийж өгнө. Ерөнхийдөө бол одоо чиз, паста гэж хоёр маань бол одоо бүр хамгийн сайн одоо хоорондоо холбоос үлбэтэй. Пастаг одоо чизгүүгээр ерөөсө төсөөлшгүй. Одоо хүнээр бол одоо хизээ салшгүй хоёр сайхан найзууд гэсэн үг. За ингээд чизээ сайхан үрээд пастан дээр нэмж өгье. За ингээд том савнд одоо ингээд хийдэг учир маань бол ингээд пастагаа эргүүлж тойрож утгахад бол энэ бол одоо илүү тийм чөлөөтэй. За үүн дээр хамгийн гол одоо бууцаагаа хийж өгнө. Хамгийн одоо эцсийн одоо бүтээгдэхүүнүүд болох тий. За бууцаагаа нэмлээ. Улаан сонгоно хийж өгье. Яншгүй. Паста гэж хоол бол одоо Итали үндэсний хоол тий. Ер нь паста гэдэг маань бол Италиуд нэлээд хөгжүүлж ирсэн. Италиуд бол одоо паста хийгээд бүгдөө ширээнийхээ гол тавиад тойр сууж идэх тийм үндэсний одоо өөрсдийнх нь тийм одоо сонирхолтой тийм үндэснийх нь одоо уламжлагдж ирсэн ёс заншлын тийм байдаг учраас та бүхэнд гэрт чинь одоо ингээд яг том тавг байх юм бол ингээ хийгээд дундаа тавьж агаад идэх юм бол бас илүү сайхан тийм үдчийг сайхан өнгөрүүлэхтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх тийм сайхан талуудтай. За ингээ үн дээр баг зэргийн чизнесээ нэмж өгнө. Шинэхэн гоё яншуунасаа тавьж өгнө. Америкийн Tyson дахиад 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. За ингээд паста маань бэлэн боллоо. За ингээд бүгдээр амсцгаая. Фантастик. Үнэхээр гоё болсон байна. Ингээд та бүхэн энэ пастаг гэртээ хийж туршиж үзээд бас над руу мэйлээр санал хүсэлтэй болж гин үү болохгүй байна уу? Болж байвал яаж гин болохгүй юу болохгүй байна. Өөр ямар хоол хийхийг хүсэж гин гэдгээ би та бүхэндээ өргөж хамтдаа байх болно. Ингээд та бүхэн амралтын өдрүүд ая тухтай өнгөрүүлээрэй.